Монгол Улсын шадар сайд номтой хоёр бүгд найрамдагтад ардуулсан онцгой байдлын удирдлагын яам зах зээлийн хяналттай зохицуулалт ерхий газарт ажиллалаа. Хятадын онцгой байдлын удирдлагын яамтай гамшигаас урьдчилан сэргийлэх хамгаалах чиглэлийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцжээ. Монгол Улсын стандарт хэмжил зүйн газар Хятадын зах зээлийн хяналттай зохицуулалтын ерхий газартай 2026-оос 2029 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Шадар сайд бүгд найрамдагтад ардуулсан онцгой байдлын удирдлагын сайдтай уулзах үеэрээ Хятадын баруун хойд хязгаартай хилдэг Монгол Улсын баруун бүс нутаг газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа. Зүүн хязгаар бүсэд хураашилтын улмаас ойх хэрийн төмрийн давтамж их байгаа тул хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. Түүнчлэн Хятадын ус цагуур орчин шинжилгээний хүрээлэнд хэрэглэж байгаа гамшигын мэдээллийн систем, ардаар болон онцгой байдлын салбарт өдөр тутамд ашиглаж байгаа сансрын технологи, хиймэл оюун ухаан гэх зэрэг тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшигаас хамгаалах нөхцөл бүрднэглээ. Хятадын онцгой байдлын удирдлагын сайд Жан Чинжоны зүгээс салбагчдыг сурах технологийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлжээ. Хоёр улсын онцгой байдлын салбарын хүрээнд өнгөрсөн хугацаанд хийгдэж байсан хамтран ажиллах чиглэлтэй холбоотой гэрээ хэлцлүүдийг шин шатанд хэрхэн яаж гаргах вэ? Гамшигаас урьдчилан сэргийлэх, аливаа гамшигт нөхцөлтөө тэмцэхэд сүүлийн үеийн Хятадын дэвшилтэт техник технологи, энэ AI чиглэлийн сансрын технологи энийг бол бүгд найрамдах Хятад ард тус онцгой байдал гамшигаас урьдчилан сэргийлэх, гамшигтаа тэмцэх чиглэлээр маш их хөгжүүлэлтүүдийг хийсэн байна лээ. Тэгэхээр технологи төр суурилсан гамшигаас урьдчилан сэргийлэх энэ техникийн боломж бол Монголд бол үнэхээр их хоцрогдсон ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгээ энэ үүднээс Хятадын та бүгдийн өдөр тутмынхаа ажилд ашигладаг техник, технологиудыг бид нэр сонирхож байна. Өөрсдөө хэрэгцээнд нийцсэн энэ технологи, техник тоног төхөөрөмжүүдийг бас судалдаж авах сонирхолтой байна. Мөн шадар сайд бүгд найрамдагтад ардуулсан зах зээлийн хяналт зохицуулалтын ерхий газрын дарга Луавэнтэй албан ёсны уулзалт хийж уулзалтаар Монгол Улсын стандарт хэмжил зүйн газар Хятадын зах зээлийн зохицуулалтын удирдах газар хооронд хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталгаажуулжээ. Энэ бол Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлцгийн бүгд найрамдах Хятад ард улсад хийсэн төрийн ажлын хүрээнд төрийн тэргүүн нарын хэмжил зүй тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санж хүчгийг бодит ажил хэрэг болгоход чухал нөлөө үзүүлэх юм а. Тэгэхээр өнөөдрийн та бидний уулзалт бол цагаа болсон. Хоёр талынхаа ойлголцол, ажлын уялдаа холбоог хангах стандартын нэг ойлголцол бид нэр бас хүрэх. Аль болох бид нэр бүгд найрамдах Хятад ард улсын бүхэл бүтээгдэхүүн дээр тавигддаг стандартыг экспортынхаа чиг баримжаатай бүтээгдэхүүнтэй бид нэр энэтэй уялдуулах нь их чухал. Тэгээ та бүгдийн бас сайн мэдэх ирээн замын үеийн эдийн засгийн тусгай бүс энэ бодлогыг бид нэр саяхан батлагдсан Хятад улсын 15 дугаар 5 жилийн эдийн засгийн бодлого төлөвлөлтөд уялдуулж бид бүх бодлого төлөвлөлтөө хийж байгаа. Манай эрх зүйн орчин нэн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр шинжлэгдэж байгаа. Энэ хэрэгжиж ихэснээр хоёр улсын хоорондох худалдааны эргэлт маш олон төрлийн бүтээгдэхүүн төр идэвхжиж нэмэгдэх бодиттой шиг хандлагатай байна. Шадар сайдын хэрэглэх асуудлын хүрээнд онцгой байдлын стандарт хэмжил зүйн чиглэлээр бүгд найрамдах Хятад ард улстай хамтран ажиллаж хоёр орны иж бүрийн стратегийн түншлийн харилцааг бүхий салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд анхааран ажиллах юм а.